За тэгээд гэрийг сайхан үнэртэй болгодог юм яа харахгүй тасалгааны цэцэг байдаг. Гэрийг чинь сайхан үнэртүүлэхээс гадна агарын чинь цэвэршүүлнэ. Тийм учраас гэртээ бас цэцэг тарих хэрэгтэй. За тооснуудаа бол байнга авч явах хэрэгтэй. 7 хоног болгон энэ гар хүрхгүй өндөр юм тооснуудыг байнга авч явах хэрэгтэй. Тоос ч бас маш их үнэр гаргадаг. За тэгээд фильтр, вентилятор энэ агааржуулагчийн юмнууд системүүдийг бол байнга цэвэрлж авах хэрэгтэй. Эн чинь бас маш их тоос хуримтлагдсан байдаг. Энэгээр бид нар бас амьсгалж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ханиа томоо ч бас энийгээ сайн цэвэрлж авах бол ханиа томоо бас салахгүй. За дараагийн юм бол бас хөшиг байдаг. Хөшгийг бол ер нь угааж болох юмыг бол байнга угааж авах, удирдалтаа нэг болохгүй бол хийм цэвэрлэнд өгж болно. За тэгээд байнга биднээс өдөр тутам суудаг диван байна. Диваныхаа дэрүүдийг байнга угааж авах хэрэгтэй. Салдаг бол тэр диваныхаа гадна талын одоо бүрээсийг салгаад аваад би бол угаачдаг. За орон доогоорох маш сайн тооснуудаа авчээ. Одоо хүрээ гарницыг бол сайн вакуумдж авах хэрэгтэй. Одоо тоосыг сурулж. Ер нь бол 7 хоногт дор хаяж нэг удаа ийм сайхан гүн цэвэрлэгээ